За өнөөдрийн мэнд. За би бол Жэватрт нэг шөнөг энэ хуралдааны танхимд орилоод ангуут нь хандаж үг хэлэх гэсэн тэгээд өөрөө гараа явуулсан байна. Гэхдээ одоо нэгэнт үг авсан чинь би бас нэг хэд гурван зүйл хэлье гэж ингэж бодож байна. За өнөөдөр болж байгаа асуудал бол олон жилийн өжиг одоо ард түмнийг хуурсан нөхцөл байдлаас үүссэн. Саяхалд одоо төрөө хамрлаас гаргая, төмнөө ядуурлаас хаврыг, гадаад дотоод зөөлөө одоо багасхыг гэж ингэж хэлсэн. Үжээ 10 гаруй жил болцсон байна. Ард түмэн таа бүхэнд бол 3 удаа 64-оор 65-аар 68-ийн бүлэг байгуулж өгсөн. Төрийг хамрлаас гаргах, төмнийг ядуурлаас гаргах, гадаад дотоод зээлийг багасгах бүх боломжийг таавад өгсөн. Гэтэл төрөө хамрлаас гаргах биш. Төрийг бүр хямралуу чирээд бүтээн хэмжээнд оруулчихсан байна. Тэгээ энэ хямралаас гарах одоо боломжтой болно танай бүлэгт бүрэн байгаа 13 жил. Гэхдээ сүүлийн одоо үеийн нөхцөл байдлууд бол нэг л их үндсэн хууль ярьсан. Тэгсэн мөртлөө үндсэн хуулиа өөрсдөө зөрчсөн ийм нөхцөл байдлууд үүсчихжээ. Тэгээ энэ зүйл бол нэг газар очиж заавал тайлагдаж өчгөн тайлагдах хэрэгтэй. Тэм учраас би инквайр гишүүнийг одоо энэ ярьж байгаа зүйлээ богино хугацаанд хийж энэ төрийг хамрлаас гарах анхны өчгийг бас татаж мөн одоо энэ цэг тавьж өгөх байх гэл ингэж найдаж байна. Хороодоор 2 үнэн гэж байхгүй. Хэрвээ та хүн гүтгсэн бол та өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хүмүүсийг гүтгсэн бол. Хэрвээ одоо таны одоо нүүрсний сонсголын үеэр за мөн өнгөрсөн одоо ногоон автобусны холгой, хөгжлийн банкны холгой гэдэг энэ одоо холгой бол замаа алдсныг Монгол орнд даяараа мэдж байна. Анхал одоо 60 тэрбумын холгой 1 тэрбумын жидүү гэж ярьж ирсэн. Одоо ер нь 60 их 80-аас доош юм ер нь яриха болцсон байна. Учир нь ч болохоо байл. Тэгээ одоо өөрсдийнхөө энэ 3 удаа дараалан энэ сонгогдсон олонхын засаглалыг биелүүлж чадахгүй. Тэгээ буруу бусдын буруу, бүхэлдэн бусдын буруу гэсэн энэ байдал цэг тавьж өгөх боломж нь бол одоо үүсэх байхаа гэж энэ байдлаар одоо бас таныг ингэж дэмжиж байна. Гэтэл би одоо танаас одоо үеийнхээ эцэд юу гэж асуух гэж байна гэхээр хороодоор 2 үнэн байдгүй. Хэрвээ та одоо энэ асуудлуудыг нотолж нийгэмд байгаа хардлагыг цэг тавьж өгч чадахгүй бол та өөрөө хариуцлага хүлээхэд бас бэлнэ гэдгээ бас Монголын ард түмэнд хэлж өгөөч. За 1 минут нэмжгүй. Төрийг хамрлаас гарах боломжийг нээж өгөөч гэж ингэж хэлэх гэсэн юм аа. За ер нь бол энд арчилсан нам сүүлийн парламентод маш одоо зарчимтай, анхааралтай бас одоо төлөвсөн улс төрийн хүчин шиг ажиллаж байгаа гэдгийг та бүхэн анзаарч байгаа. Хуучин одоо нөхцөл байдлуудыг бид нар сэдрэж хязгаарч ярьдгүй. Энэ төр хурдан төлөвшөөс төсөө хурдан батлаасаа хүмүүсийн одоо хүсэж байгаа цалин мөнгөний асуудал, багш нарын цалин, эмч нарын цалин, төрийн үйлчлэгээний ажлын цалин нэмэгдээсээ, авилгаланд багасаасаа тэр ой тойгүй яриад байгаа олон их найдынх нь мөнгө нь хүмүүсийн бүлэглэлийн карманд биш, ард түмний карманд одоо төрийн албан хаагчдын цалин болж орж ирсэн гэсэн ийм хүсэл эрмэлзлийн үүднээс одоо танд бас итгэж байна. Та бас одоо энэ итгэлийг бас алдуулсан дараагийн нэг одоо бүлэглэлийн толгойч болчихоо гэдгийг бас энэ одоо энэ дээрээс сануул. За нэр дэвшигч Улсын хурлын гишүүн Батбаяр инквайр. За нүүрсний улсын хурлаас байгуулагдсан холбоотой холбоотой сонсгол бол өнгөрсөн парламентод Монгол Ардын нам Арчилсан намын гишүүдийн тэгш оролцоотойгоор Зандан шатар ерөнхий сайдыг улсын хурлын дарга байх үед Монгол улсын үндсэн хуульд орсон өөрчлөлт мөн түүний манлайлалдоор гарсан хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдсан. За би ялагдахгүй. Яагаад нүүрсний сонсголоор сая нэр дүрдэгдээд байгаа Адмирал гэх компанитай холбоотой Бортогийн уурхайд баяжуулах үйлдвэр гэдэг халахвчаар хууль бус тендер зохион байгуулсан гэдгийг улсын их хурл тогтоол гаргацсан. Одоо тэр төр хороонд одоо жишээл Арчилсан намаас их зохицол дарга ажиллаж исэн, Ганбат гишүү ажиллаж исэн, Сайн хүүгийн Ганбаатар гишүү ажиллаж исэн.
бид 100% саналаар энэ хөндөгдөд байгаа асуудлыг хууль бус зохион байгуулсан байна гэдэг улсын их хурлын тогтоол гаргацсан байхгүй 24 оны 1 сард. Энэ тогтоол хүчинтэй байна. Тэгэхээр би ч ялагдахгүй, бид ч ялагдахгүй. Энийг улсын их хурл тогтооцсон. Одоо энэ гэмтэргийн шинжтэй тэр цаад асуудал нь бол харин шалгагдчихж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг зөвхөн авилгын гэмтэрэг гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 30 сая долларын авилгын баримт нь Монгол талаас биш гадаад улсаас гарсан. Гадаад улсад авилгын баримт нь байгаа этгээд бол Монгол төрд шийдвэр гаргаж, хамаг дарж, алах барьж болохгүй гэж би үзсэн. Энэ бол ердийн авилгын хэрэг биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд би байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангаргалдаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүй шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудын захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуутах байсан бэ? Тэгвэл яагаад өөрөө зүгтсэн юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших дараагийн одоо улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж исэн гэж харамсахгүй үхэн гэсэн ийм итгэл үнэмшлэр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү.